Төслөө тэмцэх тухай нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Энэхүү өдрийн хүрээнд маргааш буюу 8 дугаар сарын 25-нд усны өдөр давхарх юм. Усны өдрийн хүрээнд Цэнхэр бүсийн засгийн газрын үцэглэгийн талбайд арга хэмжээг Монгол улсын шадар сайд ерөнхийлөн зохион байгуулж, онцгой байдлын ерөнхий газар, стандарт хэмжил зүйн газар, усны газар хамтран оролцож байна. Тус арга хэмжээний үеэр уур амьсгал ба усны гаралтай гамшигын эрсдэл, байгаль орчин, бүсчилсэн хөгжил ба эдийн засаг, цэнгэг усны экосистемийн хамгаалал ба стандарт сэдвт хэлэлцүүлгүүдийг тус зохион байгуулна. Үцэглэгийн талбайд Монгол улсын усны нөөц, усны сав газар, газрын доройтол, үер, ганц удын эрсдлийн зураглал, хөвсгөл нуурч живсэн тээврийн хэрэгслийн бүртгэл, байршлын зураг, татан гаргах ажиллагааны үе шат, үр дүнг танилцуулна. Мөн үерийн аюул өртөг эрсдлийн талаар мэдээлэл 2023 оноос 2024 оны зуудын нөхцөл байдал хор уршгийг арилгах арга хэмжээ болон хүмүүнлэгийн тусламж үйлчилгээний талаар мэдээллийг та дэлгэрэнгүй авах боломжтой. Түүнчлэн ганц удын эрсдлийн урьдчилсан төлөв, эрс сэрэмжлүүлэг, урьдчилан таамаглалт суурилсан цаг хугацааны зураглал, Монгол улсын стандартчлалын өнөгийн төлөв, усны салбарын стандартын мэдээллийг танилцуулах юм. Богино хэмжээний дүрс бичлэг, гэрэл зураг, инфографик, бодит болон загварчлан үзүүлэн QR код бүхий монгол англи хэл дээр цахим танилцуулга, судалгаа, бодлогын баримт бичгтээ мөн танилцах боломжтой. Усны өдрийн хүрээнд Цэнхэр бүсийн засгийн газрын павильонд хүрэлцэн ирж, ус, газар, экосистем болон гамшигын эрсдлийн талаарх Монгол улсын бодлого, шинжлэх ухаан, туршлагатай танилцахыг та бүхнийг урьж байна.